Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургуулийн малын хэмжээ 1-р ангийн оюутан төгөлдөр зай байна. Монголын түүх соёл хичээлийн утгаараа гарахын бие даалтын сэдвийн хүрээнд өөрийн төрлөг нутаг болох Сүхбаатар аймгийн талаар товч танилцуулъя. Манай аймаг нь хуучны Цэцэнхан аймаг байсан ба 1945 онд Жавхан шарган нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 1946 онд 1921 оны ардын хувьсгалд Гарамгай гавьяа байгуулсан бүх зэргийн жанжийн Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн билээ. Тус аймаг нь 13 сумтай бөгөөд хурдан шандаст хөлөг морд шилийн сайн нэрсээрээ алдартайч түүнээс гадна байгалийн өвөрмөс тогтцтой үсгэлийн газраараа алдартай билээ. Төрийн их тахилгад Алтан овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог гэсний хойд захад Дарган сумын төвийн дэргэд оршдог 1354 м өндөр унтарсан галт бол юм. Гэрийн хэмэр зэрэгсэн шилийн богд уул нь Дарган сумаас зүүн хойш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 м-т оршдог 200 орчим унтарсан галт бол байдгийн хамгийн өндөр нь юм. Мөн энэ газар хүлэг жерсийн наадам болох Агтан үрээд тэмцээн зохион байгуулагддаг юм. Зотод хаан уул нь Эрдэнэ цагаан сумын нутагт оршин далайн түвшнээс дээш 1425 м-ийн өндөрт шовхороотой Даргангийн далгах газрын 222 галт уулын нэг дөрөвдөгч галын үед оргиж байгаад унтарсан галт уул юм. Дарган сумын нутагт орших дуунд мөгөрсөн ангануур нь хээр тал болон говийн зал дээр орших ус намаг эзэн манхан хуурай хээр болсон 2.1 км урттай өвөрмөс тогтц бүхий нуур юм. Тус нууранд цэм тогруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хүн, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шууд шуулж үрждэг чухал нутаг билээ. Намартаа энэ л нутагт мянган хүн жуулж хүн бүрийн сэтгэлийг уураадаг гайхамшигтай гэхэд дэндүү сайхан нуурнтэй. Манай нутаг нь түүхэн нутагт газраараа чиний баялаг билээ. Онгон сумаас баруун урагш 70 км байх байгалийн өвөрмөс тогтцтой Будрын чулууны хадны зураг нь нийтийн толын өмнөх 2000 жилийн сүүл үеэс нийтийн толын 1-р мянган жилийн тэргүүн хагаст хүрлийн үед хамаатуулан үздэг. Их Монголын үед холбогддог хүн чулуунуудыг хамгийн олноор агуулдаг газар бол Сүхбаатар аймаг юм. Хөргийн хөндийн хүн чулуу, ноён хатан хүүгэр буюу Алтан овооны хүн чулуу, Шиветийн хүн чулуу, хүн тухайгийн хүн чулуу гэх мэтчилэн 50 гаруй хүн чулуунууд олдсон билээ. Чингис хааны алтан ургийн булшийг ариун хөрсөн дороо онгосон 5 толгой нь Сүхбаатар аймгийн онгон сумаас баруун урагш 50 км-ийн зайд байрладаг. Сүхбаатар нутагт төрсэн алдарснуудаас маш цөөхнийг дурдвал 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг Цэргийн яамны сайд бүх зэргийн дэнжин дамжны Сүхбаатар